20 оны ардчилсан үндсэн хууль бол эдийн засгийн хувьд л хувийн өмчийг бий болох, хувийн өмчийг хүлээн зөвшөөрч хуулиар хамгаалах ийм суурь болсон. Тэгэхээр энэ бол хувийн өмч Монгол улсын дотоодын нийт түвшний нэлээдгүй хувийг хувийн өмчийн компаниуд үйлдвэрлэл гаргаж байна. Энэ бол нэг чухал алхам эдийн засгийн хувьд. Улс төрийн хувьд гэх юм бол энэ бол олон ургалж үзэл санааг тунхагласан, баталгаажуулсан олон намын системийг хүлээн зөвшөөрсөн ийм ашиг өгдөлтэй. 90 оноос өмнө бол зөвхөн социалист орнууд л хүмүүс хүүхдүүд сурч боловсрох хэрэгтэй. Тийм байсан. 24 он 20 хэдэн оны үед Герман, Францад хүмүүсийг хүүхдүүдийг сургах гээд сургуульд явуулсан боловч сургуулаа төгсөөгүй байхад нь босч дуудаад тэгээд тэр хүмүүс нь ихэнх нь хэлмэгдсэн байдгийг хөрөнгөтэй орон сурсан учраас тэр хүүхдүүдийг авч явсан багш нар тэр хүүхдүүдийг тэр сургах Герман, Францад сургах шийдвэр гаргасан тухайн үеийн сайд энэ бүгд хэлмэгдсэн доош оронд орсон зарим нь тэр явсан хүүхдүүдээс нэлийн олонд бол бараг цаазлагдсан олон жил хоригдсон гэх мэтээр ингэж зөвхөн барууны хөгжилтийн орон сурсныхаа төлөө ингэж хэлмэгддэг байсан байна. Тэгэхээр одоо бол чөлөөтэй сурч байна, тийм ээ? Аль ч улсад Америк, Австрали хаач байсан Монголын хүүхдүүд суралцах тийм бүрэн боловсроо нээгдсэн. Энэ бол залуу хүмүүсийн хувьд боловсрал эзэмшихийн бүр нэгдсэн. Энэ нь бол Монгол улсын хөгжилтэд бас их чухал ийм үүрэгтэй юм. Яс олон юмыг ярьж болно л доо. Ингээд тухайн үеийн одоогийн хүүхдүүд тэрийг мэдэхгүй. Тэр одоо бол хувийн өмчтэй байна. Дуртай улстай боловсрол эзэмшиж болж байна. Дуртай ингээд шүүмжилж болж байна. Төр засгийн удирдлага намаа хүмүүсийг шүүмжилж алдаа дутагдлыг шууд хэлж болж байна. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг юм бол нээлттэй байна. Хэвлэлээр бол чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж болж байна. Мөн хэнийг сонгох вэ гэдгийг дуртай өөрөө сонгох хэрэгтэй болж байна гэх мэт сонгогдох хэрэгтэй юм. Энэ бүхэн бол хүний эрх гэсэн үндсэн хуулийн гаруул чөлөөтэй нээлттэй болсон. Энэ бүхэн бол энэ 92 оны үндсэн хуулийн онцлог энэ одоогийн үеийнхэнд олгосон бэлэг гэх юм уу боломж юм уу тийм ээ юм да. Монгол улсын үндсэн хууль